За 60 дугаар дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарыг Оршихуйн 6 төв номноос бэлтгэж байна. Ерөн сүүлийн хэдэн дугаар бол энэ номноос бэлтгэгдэж байгаа. За өнөөдөр болохоор хэдүүлээ. Одоо сүнсний хэмжээст гэж яриад байгаа тий бид нар тэгэх юм бол дэлхийн хэмжээст хэд байх юм. Тэгээд дэлхийн хэмжээст удахгүй дараагийн хэмжээст рүү шилжих гээд байгаа гэж яриа байна. Энэ гэхдээ шашин болгон дээр арай өөр одоо их л ойрын хугацаанд ийм шилжилт болох гээд байгаа талаар яриад байгаа. За энэ талаар хэдүүлээ ярилцъя. Энд шилжилтэнд бүх хүмүүс биш одоо хэсэг хүмүүс тесэж үлднэ гэж иймэрхүү одоо цуу яриа гэх юм уу юм яриа бол байдаг. За энэ талаар энэ номон дээр юу гэсэн бэ? За тэгэхээр энэ ном болоод нэлээд олон 20 орчим ном байдаг баха. Тэгээ энэ номыг анх гаргах гад энэ ч одоо 18, 9, 20 оны үед гаргасан номнууд юм билээ. Яг энэ ном бол 20 онд гарсан байгаа юм. Оршихуйн 6 төв гэдэг ном. Тэгэхээр энэ номыг гаргах гэж бас нэлээд юм саад дотгортой дайрлаганд өртсөн гэдэг байгаа байхгүй юу? Одоо бид ч нөгөө хээр явж байгаад сүнсэн даруулаа дайрлаганд өртөөд гэж нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол даалт ертөнцийн зүгээс энэ номнуудыг гаргуулахгүй гих тийм үйл ажиллагаа явагдсан гэж ойлгохдохоор байгаа. За энэ дээр ингэсэн байгаа. Хэвлэлийн их бэлтгэл дээр бараг бүтэн сар болсон гэж байна. Их бэлтгэж байгаа хүүд гэр бүлийн асуудал үүслээгээд хэсэг сэтгэлээр хямраад алга болсон. Судраа уншиж хянаж байхдаа компьютерийнхаа гар дээр цай асахад таг болгоод эвдчихсэн. Хичээсээр арай гэж асуулаад судраа эмхэлж хянаж бүрэн болгоод хэвлэлтэнд оруулсан чинь хэвлэх явцад 2 чудаа алдаа гараад буцсан гэж байна. За одоо яг дууслаа судруудаа ирээд ав гэхээр нь авах гээд явж байтал замдаа машинтай мөрөлдчихөж байгаа юм. Дайрлага арай л их байна. Дайрлага тэнгэрт хүртэл болоод байна уу гэд онгодоос асуусан чинь онгод тэгж байна аа. Төмөн олон зууны тэртегээс он цагийн уртыг дамнаж хүртэл хар муу зүйлс ирэх юм аа. Айхтар ширүүн байна гэж байна. Тэгэхээр одоо бидний хүний ертөнцийн чинь завсрын ертөнц гэдэг юм билээ шүү дээ. Газар доошооч биш одоо бүр гар одоо мандлаас бүр дээшээ явчихгүй яг ийм хэсэг газар бид нар амьдарч байгаа учраас завсрын ертөнц болж таарад байгаа юм билээ. Тэгээ бусад одоо орон зайд энэ зэрэгэлдээ ертөнцид ялгаагүй ийм дайрлага болоод байна уу гэсэн ч одоо төмөн олон зууны тэртех он цагийн уртыг дамнаж хүртэл хар муу зүйлс ирэх юм аа гэж байна. Тэгэхээр бүр цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр хар зүйл ирж ийн одоо даалт ертөнцид хүртэл ийм зүйл болоод байгаа гэсэн үг юм байна л да. Өөр юу болж байна вэ бурлаа гэсэн чинь сартуул отгийнхны үрс тун дөрвтэй хөдөлж байна гинэ. Сартуул отгийнх нь тэр одоогийн юу Иран, Ирак тэр хавцаа юу. Одоо бид нар чинь нөгөө онгод тэнгэрүүд маш олноороо буугаад энэ үүлээ хийж байгаа шүү дээ. Тэр шиг эднэрийн өвгдөдс бас их бууж үүлээ хийх юм зүйл яригдж байна гинэ. Тэр дээд ертөнц гэж яриад байгаа тий. Тэнд ийм зүйл өрнөж байгаа гинэ. Хөрстийг зорж тэнгэрийн эртний өвгөд олноор буух юм гинэ гэж юм. Итүүхэн үеийн өвгөд хүртэл буух юм байна. За итүүхэн үе гэдэг нөгөө хүн үүсэж явах үеийн хэлж байгаа. Тэгэхээр бүр тийм дээр үеийн өвгөдүүд буuna гинэ гэж байна. Тэдний өвөл бидний өвөл хэрэгтэй холбоотой биз дээ гэсэн чинь холбоотой байлгүй яах вэ? Тэд энэ олон хэмжээстүүдээс гараад бүр дээш явчихсан байдгүй гэсэн чинь гаралгүй яах вэ? Огторгон хүрдээс хүртэл гарна шүү дээ гэж байна. Энд тэндгүүл тэнгэрийн цаг бомбын ирэн ирж байна гэж ярьцгааж байна. Тэнгэрээс асар их хүч бууж ирнэ гэж ярьж байна. Библийн судар тайлдаг хэсэг хүмүүс тэнгэрийн хаанчлалын цаг ирнэ гэж байх жишээтэй. Мөн майдар бурхан хөрсдөд залгарна гэх юм. Энэ бүхэн ямар учиртай вэ бурлаа гэсэн чинь. Цагааны үйл эхлэхийг айлдаж буй юм. Далтын үйлс мэдэрч байгаа үрс бүхэн энэ тухай сонирдож мэдэрч байна. Цагааны үйл яг хизээ эхлэх вэ? Зарим хүмүүс энэ хавар эхлэн гэлцэх юм. Харын үйл хэргийг дүүргэж байж л цагааны үйл рүү орно шүү дээ. Харын үйл хизээ дүүрэх вэ гэсэн чинь 3-4 хавар дотор л өрнөж дүүрнэ гинэ. Энэ ном 20 онд хэвлэгдсэн гэхээр магадгүй нэг 19-с 20 оны хавцаа энэ ярилцлага номны энэ хэсэг бичигдсэн байх гэхээр чинь 22-оос 24 оны хооронд харын үйл нь дуусаад цагааны үйл рүүгээ орно гэж ойлгохоор юм уу да тий. Цаг хугацааны хувьд бол ингэж таарад ах шиг байна. За тэр хүртэл бид юу хийж яаж дэмнэх вэ гэсэн чинь хөх Монголын үрсээ тэнгэр ухаанд сургаж харын энэ хатуу үйлсийг л зэгслэлцэх хэрэгтэй. Цагааны үйл эхлэхийн цагт хар муу үйл
тэгж ариунтай хүч авахгүй. Харыг дарж цагааны эдэд цэвэрлэж буух юм аа гинэ. Бас нэг юм асууж болох уу бурлаа. Бүтээгч эзэн Тэнгэрээс ирж хүн төрлөختний 2% аварна гэж хүлээсэн хэсэг хүмүүс байна. Бүтээгч хизээч ирж магадгүй учраас утсаа үргэлж нээлттэй байлгаж бүтээгчийн илч хил дуулахад дуудсан газарт нь амжиж очих аврагдах учиртай. Сонин хачин зүйл дуулдаад л байна. Тэнгэрээс өвөрмөс гэрэл туяа засарч хүмүүсийн боргоцоо булчирхаа итгэвчиж мэлмийн гинт нэгдснээр Есүс шиг сохор доглон уйман хүмүүсийг эдгээдэг шидтэй бол гэх хүмүүс ч байна. Шид гэдгийг мөн чанар нь бүрэн төгс таньж мэдсэн эрдэм ухаан мэдлэг гэж ойлголгүй шидэнд тэмүүлэх үрс байна гэдгсэн чинь тэр хугацаанд иржил байна да. Одоо яанан бидээ үрс минь. Гэхдээ тэгээд 2% нь аварна гэдэг чинь бас арай л гүй элгүүдээ гэсэн чинь Тэнгэрийн оюун санааны л шалгуур. Үрс та бүхэн мэдлэгийг олж авахаар энд тэмдгүүл гүйлдэж байна. Тэр бүхэнд хинэн өөрийн гэсэн толгойтой байж өөрийн гэсэн амьт оршихуйгаа авч үлдэж чадахыг нь шалгана. Хэн хэний үгэнд итгэж хэн нь ямар үйлийг дөргиж буйг шалгана. Үрс та бүхнийг маш олон мэдээлэл өөмийн шуугийн дунд хутгана. Тэр дундаас хэн нь юуг яаж дүүргэж хэн болон оршиж буйг шүүн гинэ. Яана тэгэхээр энэ бүхнийг даван гарах үрс цөөхөн л байх хаа гэсэн чинь. Үрс та бүхний төсөөлж буй төсөөлөхгүй байгаа бүхий л зүйлс энэ нартад өрнөх гэж байна. Үрс та нарт өвгөн би эртнээс айлдлаа шүү. Үрс та нар энэ өөмөн шууган дайн тулаан дундаас өөрийн гисэн зүгээ харж байж бүрэн бүтэн гарах юм гинэ. Дайн тулаан дундаас гэж энэ чинь дайн болохоос өмнө бичигдсэн гарсан ном биз дээ тий. Украины дайн. За оюун санааны дайн тулаанд үрс өөрийн арга хэмээ хэрхэн барьж оршихоо тунгааж явах замаа олж авах хэрэгтэй гинэ. Оюун санааны дайн яриад байгаа юм байна. Одоо бид нар чинь ингээд маш их мэдээллийн дунд байгаа учраас өөрийн гэсэн нөгөө бодол оюунаа ялцчихгүй алдах эрсдэл бол байгаа л да. Тэрийг хэлээд байгаа юм байна. Өвгөн би үрс та бүхэнд хідэн хаврын урдаар л хэлж байна. Өөрийн гэсэн толгойтой бай. Үрс та бүхэн ямар утсан хүүхэлтэй гээч нү? Өөрийн гэсэн тархитай бай. Өөрийн оршихуйгаа таниад мэдчих. Юуг дүүргэх юм бэ? Хэн болох юм бэ? Юуг хэрхэн бүтээх юм бэ? Үрс та бүхэн энэ зам буйланд бүтээх үйлтэй, бүдрэх замтай, таньж мэдэх зүйлстэй, ухаанаа зэгцэлж, оюунаа сэлэх гэж ирж буй үрсээ. Тийм байхад үрс та бүхэн хин нэгний өөмөн шуугины авиа урсгал хэмээр яаж оршиж болох вэ гинэ. Үрс бид чинь өөрснийгөө зөв залж явъя гэхэд тун хэцүү байна да. Бидний ухаан дутаж байна. Бидний сүнс 3 дугаар хэмжээстээс 4 дугаар хэмжээст рүү шилжиж байна гэх юм. Үнэхээр ийм шилжилт болоод байна уу? Ирээдүгээс мэдээлэл авдаг нэгэн гадаад хүний хэлснээр сүнсний хөгжлийн 4 дугаар хэмжээстэд хүний махан бие гэрлэн бие рүү шилждэг гэж ойлгосон. Зөв үү бурлаа гэсэн чинь. Хаврын шувтрах цагааны ихэн үеийг хэлсэн байна. Үрс нэр томьёо өөрчлөгдсөн төдийд юунд эргэлзэн вэ гинэ. За тэгэхээр ямар ч гэсэн нэг юм 3 дугаар хэмжээстээс 4 дугаар хэмжээст рүү шилжих хэрэгтэй болоод байгаа гэж ойлгоод байгаа юм. Тэр яг сүнсний хэмжээстийн дугаарыг сонсоогүй байгаа бол маш дэлгэрэнгүй ярьсан дугаар байгаа. Линкийг үлдээчээ. Тэгэхээр ихэнх хүн тэр хэмжээстээ шинжээд үзэхээр нэг 2-оос 3 дугаар хэмжээстэд байгаад байгаа байхгүй. 3 дугаар хэмжээст рүү орох гээд бас яг ч бүтэн орчоогүй. Тэгэхээр энэ хэмжээст нь бол нэг тийм амар сүртэй далтын ойлголт бол бас биш. Хүн ингээд байгальдаа ээлтэй зөв минимал амьдрах юм бол бусдад ийм эерэг зүйлсийг түгээж амьдрах юм бол ер нь бол 3 дугаар хэмжээст байх боломжтой. 4 дугаар хэмжээст рүү ороход бол нэлээд хэцүү. Бид нэр бол жоохон эд материалын ч юм уу тэр зүйлийг хөөцөлтэй явахаар 2 дугаар хэмжээс рүү бас унчих гад байдаг. Нэг хөлөө 2 дугаар хэмжээсэд нөгөө хөлөө 3 дугаар хэмжээст тавьсан дэлгэхтэл ийм явж байгаа юм байна гэж би бол харсан. Би бол бас яг тийм байгаа байхгүй. Тэгэхээр 4 дугаар хэмжээст рүү орно гэдэг бол бас тийм амар зүйл биш юм бэлээ. Тэгэхээр 4 дугаар хэмжээстэд ороход бид нар одоо яах нь арга болоод бэлгийн талын аль талыг хослуулж ийж 4 дугаар хэмжээстэд одоо шилжих боломжтой. 4 дугаар хэмжээстэд шилжиж чадахгүй бол яах вэ гэхээр мэдээж нэг өдөр ингээд шууд Avengers шиг ингээд
нэг өдрийн дотор бол хүн төрөлхтний тал нь бол алга болчихгүй л ах л да. Юу гэж ойлгох вэ гэхээр одоо тэгж дөрөвдүгээр хэмжээс рүү шилжиж чадахгүй байгаа хүмүүс нь одоо нийгэмдээ шахагдана гэсэн үг. Байгальтайгаа харшиж эхэлнэ. Нийгэмтэйгэж харшин, байгальтайгаач харшин. Одоо бид нар нэг сүүлийн үед маш их юм харшламтгай хүмүүстэй болсон шүү дээ, тий. Ургамлаас харшаал, нарнаас харшаал одоо бүр харшихгүй зүйл байхгүй болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдал маань бас ихсэн гэсэн үг. Баг багаар гэсэн үг. Нэг дор биш. Баг багаар энэ байгальтайгаа зохицохгүй байгаа юм чинь нөгөө өөр удам нь үлдэхгүй байх нь шүү дээ, тий. Зарим нэг хүмүүс нь ингээд богино наслан л гэсэн үг. Энгийнээр ойлгох юм бол тий. Бид нар осолд ороод ингээл гэмтэл авчдгүй юм бол өвчний бараг 90% нь бидний сэтгэл зүй, хүрээлэн байгаа орчин, эрчим, энергиэс үүдэлтэй байдаг болж таарсан тэр Монгол дамжийн судар дээр. Тэгэхээр бидний насчих хугацаа маань одоо энэ эрчим энергиэс түлхүү хамааралтай байдаг гэж бол ойлгохдохоор байгаа юм. Тэгэхээр эрчим энерги сайжруулад илүү эрэг байгаад байгаль дээлтэй юм амьдралын хэм маяг руу шилжиж чадахгүй байгаад ах юм бол яг амьдрах хугацаа л богиносоод л байх. За иймэрхүү байдлаар бол энийг бол ойлгох юм. Түүнээс биш одоо ингээл нэг гэрэл тусаалтай ингээл хүмүүс гэгээрэл одоо Есүс Христ шиг болох тухай Христийн одоо номлогчид бол ярьж байгаа юм байна. Эсвэл буддын шашинд болохоор майдар бурхан тэг хөрсдөд залраач гэдэг юм. За ийм амар шидийн зүйлээр бол ойлгох нь хайшийн энгийн тайлбар нь бол ийм. Байгалийн барууны орчуулга бол давтамж гэдэг үг ашиглаж байгаа. Дээрээс нь трисон орон билүү бас тэгж ярьж байгаа. Тэгэхээр энэ байгалийн хэмтэй өөрийн хэмийг ижилсүүлэх талын ойлголт гэсэн үг. Монголчууд болохоор энийг хэмжээст гэж ярьж байна, эрчим хэм гэж ярьж байгаа. Барууныхан давтамж трисон орон гэж ярьж байгаа. Ер нь бол нэг зүйлийг яриад байгаа гэсэн үг юм байлээ. Зэрэгэлдээ байгаа далд ертөнцид ч ийм хар цагааны дайн болж байгаа. Тэр нь ихвчлэн нөгөө оюун ухааны төвшөнд хүний бидний энэ одоо завсрын ертөнцид ч гэсэн оюун ухааны буюу мэдээллийн дайн болж байгаа гэж ойлгох юм байна. Энэ дайнд хэн өөрийн гэсэн толгойтой байна. Тэр хүн өөрийгөө авч үлдэнэ гэдэг чинь. Арайч гэхдээ 2% нь үлдэхгүй байх гэж бодож байна. Би дор хаяж нэг 30% нь байх байлгүй дээ, тий. Арайч гэдэг бид нар чинь бас эерэг хүмүүс ихтэй штэ. Гэхдээ яг онгодуудын яриагаар бол нэлээ юм харын талд үйлчилдэг тийм хүмүүс дэлхийд дээр нэлээ ихссэн байгаа учраас онгодууд ингэж бууж ирээд ингээд хүмүүсийг зөв зөвгөрөн залах гэж хичээгээд байгаа юм байл л дээ. Тэр нь ч бүр яалтчгүй сая бүр ингээд одоо яг эд Америкт шуугж ин те барууныхын шуугж ин ерөн дэлхийн нийтээрээ л шуугж байгаа юм мэдээлэл гарсан байна шүү дээ. Нөгөө харын талын юм тесэрч дэлбэрч байгаа нь яг өдийн 24 он юм шиг байна. Энэ онгодын ярьснаар те 3-4 жилийн дотор энэ харын үйл хэрэг өрнөж дууснаа гэхээр энэ жил бараг те тэр нь болж байгаа юм шиг байна. Та нар мэдсэн үү яасан уу одоо PDD гэдэг энэ хипхопч нөхөр Холливуудын баг дийлэнх урлаг, спорт, жүжигчин, дуучин те Холливуудын одуудыг хамарсан ийм олон жилийн бухжсан ийм одоо бузар булаа бүр нарийн ярих юм бол миний бүр ам бузартчмаар юм шиг санагдаад байгаа байхгүй. Бүр маш аимшиг юм ил болоод одоо ингээд цагдаа сэргийлэх шүүхээр ингээд шалгагдаад явж гин. Тэн дээр бол баг оролцоогүй Холливуудын од байхгүй. Бараг л нэг 20-30% нь тийш тэнд ингээд шуудаар оролцсон байгаа. Одоо шууд бусаар яаж оролцсон юм одоо мэдэхгүй байна. Улс төрийнх нь оролцоод яг сонгуул болох гэж байгаа үед энэ задардаг нь угаасаа тэнд оролцсон хүмүүс нь улс төрд байгаа гэсэн үг юм байлээ. Тэгэхээр энэ нэг сөрөг юм зэрэглээ ертөнцийнхний сөрөг талын оролцоотой бий болж байгаа. Энэ их мэдээллийн урсгалд бид нэр өөрийн гэсэн толгойтой үлдэх тийм арга барилд суралцах хэрэгтэй болж таарж байгаа. Бидний ухаан дутаж байна гэдэг нь улаач хэлсэн байна те. Энэ их мэдээлэлд хинэн үнэн яриад байгаа, хідэн худлаа яриад байгаа итгэхэд амар хэцүү. Ийм мэдээллийн бөмбөгдөлтөнд донд бид нар амьдарч байгаа учраас энээс бол амьд гарахтай энийг даван гарах үрсэл хэцүүхэн бахаа гэдээ улаач хэлсэн байна те. Тэгэхээр нэрэл амар хэцүү байна. Аль нь итгэхээ мэдэхгүй, үнэн ч яриад байгаа юм шиг, худлаач яриад байгаа юм шиг те. Тэр харын талынхны энэ
тарих угаалт бол маш нарийн системтэй, маш нарийн арга техник ашигладаг юм байна л да. Одоо миний ой тойнд багтахааргүй тийм том одоо тийм нарийн арга хэрэгсэл байд юм шиг байгаа юм. Одоо ингээд PDD гэдэг энэ хипхоп нөхрийн тэр одоо зохион байгуулдаг аимшигтай тэр том парти үдшилэг тэр хүмүүсийг яадаг ч гэнэ Холливуудны техник бараг тал нь оролцсон энэ аимшигын юг мэддэг хүмүүс нь ярьдаг байсан байгаа байхгүй. Одоо рэпер Eminem-ээс ихсүүлээд 50 Cent-ээс ихсүүлээд тэр нэг партинд нь хальт ороод үтцсэн хүмүүс гэхэд тийм аимшиг юм байдгийн байлээ шүүгээ яриад байдаг байхад нөгөө итгэдэггүй бүр нэг хүн итгэхийн аргагүй амар юм ярьж байгаа юм л да угаасаа ярьжсэн болохоор хүн за хараач тий ийм юм байдгүй байлгүйдээ гэд бид нар чинь бас шүүлтүртэй юм шүүлтүртэй хандсан шүү дээ тий за энэ бүрстэ жихэн буржин да тий гэдэг шиг хүн ингээд итгээгүй байжгаад одоо тэр чин бүр ингээ үнэн болж таарад байна гэ бодохоор сайн сайхан царайтай сайн сайхан юм ярьж байгаа хүн болгон сайн байх албагүй муу муухай харагдаж байгаа тийм хүн болгон муу байх албагүй дээрэс нь нэг юм солиотой юм шиг хүн итгэхмээргүй юм шиг тийм юм ярьж байгаа хүний яриа бас худал байх албагүй болсон ийм цаг үед бид нар амьдраад байгаа юм байна. Тэр бид нар маш сонор сэрэмжтэй мэдээллийг маш сайн шүүлтүрдэж авах хэрэгтэй. Ерөн бол мэдээллийг одоо авахгүй байх боломжгүй байгаад байгаа шүү дээ. Авахгүй бай гэд бид нар чинь тэгэх юм бол одоо яах юм? Хөдөө даяанчлаад агууд одоо суух юм уу яах юм те? Нэг тиймэрхүү л болох бах. Тэгэхээр цаг тутамдаа бид нар хүнтэй харьцаж чинь бид нар чинь нийгмийн амтан. Тэгэхээр энэ их мэдээллийн урсгалд тисэж давж гарч үлдэхийн тулд биднэрт нэг юм өөрийн гэсэн юм чадварууд хэрэгтэй байгаад байх нь те. Мэдээнд шүүлтүртэй хандах. За энэ талаар би судалж үзлээ. Номнуудаас хайлаа. Подкастын дугааруудыг сонслоо. Тэгээ ингээд бол тэнэгэлзэх эрдэм гэж байна. Ерөн бол монголчуудын эртээр үеэс хамгийн наад захын хүн сурсан байх ёстой 35 эрдэм гэж байд юм байна. За тэрний нэг эрдэм бол тэнэгэлзэх эрдэм гэж байгаа. За яг тэрнийг тайлбарлахаар нэг л жоохон ойлгомжгүй болох байх гэж бодож энэ нөгөө дээр үеийн хэллэгтэй тайлбарыг би ч бас яг сайн ойлгохгүй байгаа дээ нэг үндэ хэлэхэд. Тэгэхээр өөрийнхөө энэ номнуудаас тэгээд подкастуудаас сонсноороо багцлаа за ийм 5 зүйл байж болох юм байна. Мэдээллийг шүүлтүрдэж одоо өөрийнхөө толгойтой үлдэх гэх юм уу да тийм 5 арга байж болох юм байна гэж үзлээ. За нэгдүгürt нь болохоор довчхондоо бол бид нэр ингээд мэдээлэлд шүүгчийн байр сууриас л хандах юм байна. Шүүгч юу гэдэг вэ гэхээр хэрэгт оролцсон одоо хэрэгтэн нэг тал өмгөөлж ярьдаг. Нөгөө тал болохоор тэр хэрэгтэн шийдэх гэж ярьдаг прокурор гэж хүн байгаа тий. Энэ өмгөөлөгч прокурор хоёр хүний хоёулынгийнх нь үгийг хөндлөнгөөс сонсоод тэгээд аль нь илүү баримтан дээр тулгуурлаж гин аль нь илүү баримттай юм ярьж гин гэдгийг талд нь шийдвэр гаргадаг байгаа. Хөндлөнгөөс сэтгэл хөдлөлөөрөө ханддаггүй тий. За тэгэхээр бид нар яг энэ мэдээлэлд шүүгчийн байр сууриас хандах хэрэгтэй болж таарж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь болохоор баримтан дээр тулгуурлана. Энэ мэдээллүүд хэр үндэслэлтэй юм тий хэр баримт нотлохотой юм гэдгийг харах нь. За өмнөхээр баримт нотлохоо байхгүй маа гэхэд одоо нэг юм аман яриа шуум байлаа гэж ботход эхний гарсан мэдээлэл эхний гарсан одоо их сурвалжийн мэдээлэлээр шууд ингээд сэтгэл хөдлөлөөр хандаад дүн шинжилгээ хийж болохгүй нэ. Доор хаяж хоёр их сурвалжийг хооронд нь харьцуулна. Хоёр с ิจ гтэн хоёулаа өөр мэдүүлэг өгч болно шүү дээ тий. Тэгэхээр тэр хоёрыг нүүрэлдүүлэх арга гэж байдаг тий. Гоц мөргүүлэх гэж ярьдаг тий. Тэгэхээр хоёр мэдээний доор хаяж хоёр штэ. Хоёроос дээш байх тусмаасаа тэр мэдээллүүдийн хооронд нь тулгаж үзчихийж одоо эхний тэр ойлголтоо авах нь яаруул даарна гэдэг үг нэлээд одоо оновчтой санагдаад байгаа. Тэгэхээр ямар нэгэн мэдээлэлд яаран дүгнэлт хийж болохгүй. За харнаа, азаннаа. Одоо ялангуяа иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг бид нэр сонгох гэж байна те. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг маань биднэрт хамгийн ойр ажиллаж болдог, ажиллах ёстой иргэдийн дуу хоолойг төрийн одоо байгууллагад хүргэдэг, тэднэрт шаардлага тавьдаг, бидний өмнөөс ингэж ажиллах бүрэн ийм эрхтэй хүмүүсийг бид нар сонгох гэж байна. Тэгэхээр одоо ингээл янз бүрийн юм гарна. Одоо сонголтод чинь нөлөөлөх үз үнэн худлаа янз бүрийн мэдээлэл сонгуулаар явдаг те. Тэгэхээр энэ ч нэ бид нэр анхаарал хандуулах нь байна те. Нэг хүний тухай нэг одоо шүүмжлэл одоо те нөгөө намынхан ч юм уу ингээл яхад нь
шууд итгэж бас болохгүй нэ. Үнэхээр тийм юм уу гэдгийг 2 3 их сурвалжаас харьцуулж үзэх нь байна. За хоёрдугаарт нь болохоор логикороо бодох. Буюу одоо өөрийгөө тэр одоо зүйлийн оронд ч юм уу, хүний оронд ч юм уу. За мэдээлэл гэхэр маш олон агуулгатай мэдээлэл байх учраас би ерөнхийд нь л одоо за иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоод ярьчээ. Одоо бид нар хариуцлагатай сонголт бас хийх гээд байна тийм үү. Ялангуяа 80 90-ад оны бид нар ирээдүй бидний хотын байр байдал те бидний амьдралын чанар ирээдүйд ямар байхыг 80 90-ад оны бид нар бол нэлээд юм улс суртай хариуцлагатай хийх хэрэгтэй гэж би бол боддог. Улс их хурлын сонгуульч төр, иргэдийн төлөөлөгчдийн сонгуульч төр. Тэгэхээр хоёрдугаарт нь болохоор логикоор бодох нь. Уялдаа холбоог нэгтлэх нь тий. Яагаад энэ хүн дэвших гээд байна вэ? Энэ хүний айж амьдрал яг ямар юм бэ? Эрдэнэ төлөөлөгч бол нэлээд юм эрх мэдэлтэй байдаг учраас бас тэр дүүрэгт хийх, хороонд хийх ажлуудыг хамааралтай хүмүүстэй өгөх ч юм уу те хээл хахуул автах магадлал бас нэлээд өндөр байгаа. Тэгэхээр энэ хүний айж амьдрал нь ямар юм? Одоо гэрээ зассан юм уу те? Одоо байнгын орлоготой юм уу? Бизнес эрхэлтэй юм уу те? Амьдралаа шийдэж чадаагүй те өрийн гэсэн одоо орон байргүй ч юм уу те ийм байж байгаа хүн бусдын амьдралд те дүүргийн хэмжээний нийслэлийн хэмжээний олон мянган оршин суугчдын амьдралыг шийдэх боломж чадал нь байгаа мó гэдэг ч юм уу. За логикоор бид нар бол энэ дүн шинжилгээж зөв асуултыг тавьж тэр одоо сэдвээс тэр агуулгаас бол хариулт олж авах нь. За 3 дугаарт нь болохоор тухайн мэдээлэл нь хинт хэрэгтэй юм, хинт хэрэгцээтэй юм гэдэг дээр ийм одоо бодох хэрэгтэй гэсэн үг. Хинт хэрэггүй юм, хинт сөрөг нөлөөлөх юм гэдгийг бас бодох хэрэгтэй. Одоо сая сүү компани сүүгчин бараг л хор гэж ярьлаа шүү дээ тий. Хорт хавдар үүсгдэг гинүү хуурай сүүгээр хийсэн гэх мэтчлэн ярьлаа шүү дээ тий. Энэ мэдээлэл дээр жишээ нь ийм мэдээлэл гаргах нь хинт хэрэгтэй юм гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Мэдээж өрсөлдөгч байгууллагуудад хэрэгтэй. Хоёрдугаар логикоор бодохоо зөв асуултаа асуух гэдэг дээр бол бас давхар. Яагаад ийм муу сүү юм бол те үнэхээр ийм чанаргүй юм бол хорт хавдар үүсгээд өвчин үүсгээд идэм бол Монголын тэн хагасан дийлэнх нь яагаад энэ сүү компани сүүг хэрэглээд байдгийг хүмүүс ч бас тэнэг биш шүү дээ те өдөр тутам хэрэгэлдэг юмныхаа чанарыг харж иж тэр сонголтоо хийн шүү дээ. Дахлхан дээр ч тэр сүүн дээр ч тэр өөр одоо махан дээр ч тэр ч юм уу те. Тэгэхээр ийм олон хүний сонголт байгаа юм яагаад тийм муу байна гэж одоо төрүүлж бодох хэрэгтэй. За миний хувьд бол сүү компани сүүг байнга авч хэрэгэлдэг. Илүү органик гэдгийг би юугаар мэддэг вэ гэхээр тэр сүү гашилдаг байхгүй юу? Эсвэл тараг болдог. Үнэхээр хуурай сүүгээр хийсэн бол хуурай сүүчин болохоор дийлэнхтэй урамлын тосноос гаргаж авдаг. Хуурай сүү тэр урамлын тосноос гаргаж авсан зүйл тэгж амархан тараг болдгоо. Тэгж гашлахчгүй. Шууд л өмхийрдэг, мууддаг. Тэр бусад одоо юг за би одоо нэрийг хэлээд явах уу? Бусад сүү одоо хуурай сүүгээр хийдэг газруудыг хүмүүс тэргүй мэдж байгаа. Хэрэглэгчид тэргүй тэр чанарын таньсан их худалдан авалт байна гэдэг чинь чанарын таниад хэрэглэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хин нь хуурай сүүгээр хийдэг, хин нь сүүгээр хийдэг, жинхэнэ одоо үнэний сүүгээр хийдэг гэдгийг хэрэглэгчид өөрснөө мэдж байгаа. Тэгэхээр энийг ийм сөрөг мэдээлэл гаргасан хүмүүс бол яалтчгүй эсрэг өрсөлдөгчд байх магадaltaй гэж би бол энийг дүгнэж байгаа. За дөрөвдүгürt нь болохоор түүхийн давтамж өнгөрсөн үеэсээ хайна гэж байгаа. Тэр мэдээлэл дээр байгаа зүйлийг өмнө нь ийм зүйл болж ижүү. Тэр нь одоо ингээд давтагдчих байгаа мó. За давтагдчих байгаа юм бол өнгөрсөн үед тэнцэнээс сурах ямар алдаа оноо байсан. Энэ зүйлээр яваад алдсан бол бид нар одоо заавал тэр алдааг давтах хэрэг байгаа мó тий? Энэ зүйлийг хэрэгжүүлэх хэрэг байгаа мó гэж бодох хэрэгтэй. Энийг хийгээд үнэхээр онцсон бол одоо яагаад хэрэгжүүлж болохгүй гэж гих үүднээс бас өнгөрсөн түүх давтамж өнгөрсөн үеэсээ энэ мэдээллийг дахиж шүүж харах боломжтой. Одоо жишээ нь ярих юм бол одоо сая чи нэг багш нарын 45 хоногийн курс суулгаад багш нарыг авах талаар яригдлаа шүү дээ тий. За энэ дээр гэх юм бол өнгөрсөн түүхээ бодоод үзье. Өнгөрсөнд ийм зүйл байлаа гэхээр байсан байгаа байхгүй. Бид ч одоо 20-30 оноос бүхэн дээр ингээд нөгөө бичиг үсгэтэн болох гээд ерөөсөө л бага ангийн 3-4 дугаар ангийн хүүхдүүд ингээд хөдөө орон нутг руу багш болоод одоо манай
өвөө гэхэд биш үү? Аавын аав гэхэд яг тэгжсэн гэж байгаа байхгүй юу? Бүр 4-р анги төгсөөл нэг хүмүүст хичээл орох гээд явсан гэж байгаа. Багш болсон шууд. 4-р ангийн хүүхэд шүү дээ. Одоо шинэ үсгийн багш гээд кино, хөөрхөн кино байдаг да. Яг тэрэн дээр гарч байгаа шиг ингээл 50 60 та хүн 20 та 10 хэдтэй нөгөө бичиг үсэг тайлагдаагүй сургууль сураагүй хүмүүст ингээд цоглуулж агаад багш олоод бичиг үсэг заагаад тэгээд энэний чинь үр дүнд бид нар маш богино хугацаанд Монгол улс даяараа бичиг үсэгтэй болсон тий. Энэ яасан байх нь вэ? Яг тухайн үед гаргасан зөв шийдэл байгаа байхгүй юу? Яг тухайн үеийн нөхцөл байдал тохирсон зөв шийдэл. Хинд ашигтай байсан гэхээр нийт ард иргэдэд ашигтай шийдвэр байсан байгаа юм. Тэгэхээр яалтчгүй л нарийн мэрэгжлийн багш байхгүй байгаа үед одоо нарийн мэрэгжлийн багш гэдэг маань бага ангийн багш бол биш шүү. Одоо тоо, физик, хим, шугам зурагч юм уу те? Нийгэм эрхцүү, түүхч гэдэг юм уу? Ийм нарийн мэрэгжлийн багшгүйгээр бүр 2-3 жил явцсан ч сургууль байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд ажиллаулъя гэдгээ өндөр цалинтай ажиллаулъя гэд ч ерөн багш нар олдохгүй байна гэж байгаа юм. Нарийн мэрэгжлийн багш нар. Тэгэхээр багшгүй явсан энэ нэг юм үеийнхэн маань одоо бид нар мэдрэхгүй байгаа ч гэсэн хэдэн жилийн дараа бид нар инженер техникийн ажилтнуудгүй болно гэсэн ирээдүйдийн чи юм хор нөлөөтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд бол миний бодлоор зөв шийдвэр гэж бодож байна. Нарийн мэрэгжлийн буюу одоо лаборантаар ажилладаг ч юм уу те хими анги төгсөөд эмзүүчээр ажилладаг ч юм уу. За ийм хүмүүс бол миний бодлоор бол 10 жилд химийн багш хийх бүрэн боломжтой гэж бодож байна. Багшлах тэр өөрийн ур чадварын сургалтандаа суугаад тийм чи үндсэн багшаар бас биш гэж байгаа. Гэрээт багш буюу цагийн багшаар ажиллах боломжтой гэж байгаа. Тэгээд 5 жил цагийн багшаар ажиллачаад өөрөө хүсвэл штэ. Гэхдээ багшийн мэргэжил бол маш хүнд учраас би тэр болгон ингээд сайн дураараа ажиллах хүн, цагийн багш болъё гэсэн хүн үнэхээр ховор байх гэж бодож байна. Одоо манай мэргэжил жишээ нь яг архитектор хүмүүс 10 жил зургийн багш юм уу, шугам зургийн багш бол хийх би бүрэн боломжтой гэж үзэж байна л да. Гэхдээ тэр хүнд мэргэжлийг цагаар тэр олигтой цалинтай биш те цагаар ажиллах тийм хүн бол хэцүү байх л гэж бодож байна. Гэхдээ энэ бол нэг шийдэл. Би бол зөв шийдэл гэж бодож байна. Үнэхээр тийм сэтгэлтэй хүмүүс байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Үнэхээр хүүхдэд цаг заваа заръя те мөнгөндөө биш. Хүүхдэд би мэдлэг олгочихъя, зөв хандлагатай, зөв хүн болгочихъя гэд багшлах сонирхолтой хүмүүс яагаад байж болохгүй гэж те. Физикээр төгссөн одоо их сургууль багшдаг хүн 10 жилд яагаад цагийн багш хийж болохгүй гэж те. Тийм одоо мэдээж цөөхөн ч гэсэн тийм хүн гарч ирэх бах. Тийм сэтгэл зүрэхтэй хүмүүс бол гараад ирэх байх. Тэгэхээр энийг бол хинд ашиггүйгээд эсэргүүцэж байгаа нэг тал байгаа даа шүү дээ. Уг нь бол хинд хэрэгтэй гэхээр хүүхдүүдэд хэрэгтэй байгаа байхгүй юу? Монгол улсад хэрэгтэй байгаа. Ийм багш ороод ирчих юм бол тэгээ магадгүй тэр хүн багшлаад явчихыг өгөөсөх аргагүй шүү дээ. Сайн л үсттэй. Сайн багштай болоод үлдэн шүү дээ. Тэгэхээр энийг эсэргүүцэж байгаа хэсэг бүлэг багш нар байна. Багш нарын зүгээс эсэргүүцэж байгаа надад бол жоохон ёс зүйн ухамсарын ийм жоохон дорой багш нар энийг эсэргүүцэж байгаа байхаа гэж бодож байна. Багш гэдэг мэргэжлийг өөрөө тэр хүн сонгоод багшийн дидийг сонгоод сураад төгссөн байна шүү дээ тий. Тэгэхээр бид нэр түүхэндээ багш нарын цалин ийм бага л байсан. Гинт өндөр байж байхад нь сонгоод багшаар төгсчөөд ажиллаж исэн чинь цалин гинт буучж байгаа биш. Тэр хүн анх багшийн мэргэжлийг сонгохдоо л ийм бага цалинтай гэдгийг мэдчихсэн, ийм хүнд ажил гэдгийг мэдчихсэн хэрнээ багшийн их сургуулийг сонгоод төгсчөөд одоо яагаад гинт ингээд ухаарж байгаа юм шиг цалин бага гэдээ ажиллахгүй байгаа. Энэ хүн бол анханасаа багш болох тийм сонирхол байгаагүй гэж би бол харахаар байгаа байхгүй юу. Үнэхээр тийм өндөр цалин хүссэн бол багшийн дээд биш те өөр одоо уул уурхаан салбар ч юм уу өөр зөндөө нөгөө өндөр цалинтай гагнуурчин хийж болно шүү дээ. Тэ тийм ба цалин багтайг нь мэдчихэд бүр сурчаа төгсчөөд тэгээд ажиллахгүй голоо тэгээд тэр голсон цалингийн голохгүйгээр хөрхий цагаар ажиллая гэсэн тийм багш нар сонгох үед эсэргүүцэж байгаа юм жоохон инээдтэй байгаа байхгүй. Үнэхээр тийм цалингаа нэмүүлээ гэж байгаа бол төсөв хилэлцэх үед дуугарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр дуугарж байгаа цаг хугацаагаа ч гэсэн олохгүй байгаа тийм багш нарыг хараад би бас жоохон өрөвдөлтөй санагдаж байгаа. Тэгэхээр мэдээлэлд бид нар яах нь олон талын өнцгөөс дор хаяж хоёр их сурвалж буюу бүр яг Наранбаатар сайдын өөрийнх нь гаргаж тавьсан мэдээллийн их сурвалжийг очиж үзэх хэрэгтэй. Тэр чинь үндсэн багш гээгүй юм байлээ шүү дээ. Тэгжиж хідэн мэдээллийг харьцуулахгүй шууд хүний
одоо тавьсан, ямар нэгэн сайтын тавьсан, ямар нэг хүний бичсэн тэр нэг 45 хоног болоод багшуулдаг гинэ гэсэн юмыг уншингуудаа шууд сэтгэлдээ бичээл шууд ингээл нэг таралтыг бариад байгаа бол та өөрийн гэсэн толгоогүй байна л гэсэн үг. Энэ нэг тарих угаалтын дунд толгоогоо аль хэдийн алдчихжээ л гэж ойлгохоор байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь тэгдэг тий, яг ингээд сошиал дээр харахаар яг нэг агуулгатай зүйлийг хоёр гарчиг өгсөн байхад нэг нь жоохон сөрөг, нэг нь жоохон эрэг байлаа гэхэд тэр мэдээлэл дотор орж үзэдгүү нь юугаар батлагдж байна гэхээр сөрөг талын гарчигтай мэдээний доор дандаа энэ сөрөг талын бичсэн. Арай эрэг талаар бичсэн зүйл төр арай эргээр комент бичсэн байна. Тэгэхээр бид нар зөвхөн гарчинд хууртаж толгоогоо алдаж гин гэсэн үг байгаа байхгүй юу? Одоо бидний толгой хэрвээ салдаг байсан бол бид нар толгоогоо авч тавингуудаа тэр сөрөг талын гарчиг бэртсэн хүний толгойг өөр дээрээ тавьсан нэг мэдээлэл уншингуудаа жоохон явуулж ирсэн аа яг нөгөө мэдээллийг эрэг өнцгөөс гарчиг битсэн хүнийхийг харангуудаа тэр хүний толгойг өөрийнхөө одоо мөрөн дээр тавьчих чинь гэсэн үг. Тэгээд ингээд мэдээлэл болгон дээр тэр битсэн хүний өнцгөөс толгоогоо ингээд солиод ах юм бол яг миний толгой хайцсан юм бэ. Нэг мэдгээд толгоогоо олохооргүй юм олон толгойн дунд төрөөд бидний толгой байхгүй болох гэдэг байгаа байхгүй. Яг ингээд төсөөлөх юм бол те нэг ийм байдалд хүрээд байгаа учраас бид нар маш хянуур, маш болгоомжтой энэ мэдээллүүд дээр хандах хэрэгтэй болоод байгаамаа. Тайвуу, уужуу, хүлээцтэй, олон талыг нягтлсан, судалгаатай, өөрөөсөө асуулт тавьсан, логикоор бодсон, тэр давалгаанд дашбалбаргон шүлэг биш тэ. Бусд чинь яаж оволцож байсан ч гэсэн тайван бай гэх тэ. Далаа шиг бай гэдэг шиг тэ. Ингэж ярьдаг шиг бид нар ингээд маш нухацтай хандах хэрэгтэй байна. За 5 дугаарт нь болохоор энэ бол харьцангуй бэлэг талын зүйл яригдана. Арга талаас илүү одоо бусад дөрөв нь бол арга тал байвал 5 дахь нь бол өөрийн мэдрэмж буюу өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох. Бид нар ингэдэг гинэ. Нэг мэдээлэл дээр ингээд олон хүн 10 хүн байлаа гэхэд бүгд тэр мэдээллийг зөв гэж одоо бодохгүй, зарим нь бол буруу байна гэж бодно. Хүн болгон өөр өнцгөөс ч юм уу те ингэж харах боломжтой. Тэр бол бас буруу биш. Нэг мэдээллийг одоо би жишээ нь энэ их зөв юм а гэж бодогдчихийвэл мэдрэгдчихийвэл тэр мэдээлэл нь миний өөрийн өвөгдөөцөөс уламжилсан одоо ген сүнсэндэх мэдээлэл, даалт ухамсарлах мэдээлэлтэй илүү ойрхон мэдээлэл нь ингэж одоо нийцж чинь гэсэн үг. Тэгэх юм бол надад тийм мэдрэмж төрдөг байгаахгүй. Үнэн юм шиг мэдрэмж төрдөг гэж байна. Тийм ч учраас би гадны тэр нөгөө орчуулгатай номноос биш, манай монголчуудын гаргасан энэ номнуудаас та бүхэнд ингэж хүргэж байгаа нь надаа энэ номнуудын мэдээлэл гадны орчуулгатай номнуудын мэдээллээс илүү ойр, миний одоо сүнсэндэх, даалт ухамсарлах мэдээлэлтэй ойрхон байсан учраас үнэн санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн болгоны үнэн өөр байх боломжтой. Хүн болгоныг мэдээлэл төр өөр ингээ хандах боломжтой. Ялангуяа өөр одоо нөгөө цустай, өөр одоо орны сууршмал амьдралтай хүний манай энэ номнуудыг уншаад бол ойр тусахгүй байх боломжтой. Бусад одоо ингээд орчуулгын номны подкаст хийдэг зөндөө хүмүүс байна. Тэр хүмүүсийн одоо орчуулгуудыг сонсоод одоо энэ Монгол номнуудаа сонсох юм бол яаж өөрт чинь мэдрэх чинь, аль нь арай илүү өөрт чинь ойр тус чинь гэдгээ одоо мэдрээд үз. Энэ мэдрэмж бол яг харьцангуй бэлэг талтай холбоотой яригдж байгаа юм. Ийм нарийн одоо цензуртэйгээр мэдээллийг хүлээж авах нь байна бид нар те. Нэрэл мэдээллийн дайн дунд бид нар одоо амьд гарч чадахгүй юу л гэдэг ийм байдалтай байна. Тэгэхээр төгсгөлд нь нэрээ манай сонсогч 80-90 оныхан бол дийлэнх нь байдаг. Тэгэхээр бидний ирээдүйн хойч үе дүүнаар хүүхдүүд байх нийгмийг одоогийнхаас дурдуулах уу эсвэл дээрдүүлэх үү гэдгийг бид нар шийднэ. Бидний гарт байгаа учраас бид нар сонголтондоо яг саяных шиг ийм маш нарийн цензуртэй, судалгаатай хандах хэрэгтэй байна. Жоохон хариуцлагатай баймаар байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг хүн яг юу хийдгийг гэдгийг нь мэдчихээ сонгомоор байгаа байхгүй юу? Ингээ хүмүүсээс асуухаар бас яг сайн мэдэхгүй байна. Компанид ажилтан авъя гэхэд яг юу хийх ёстой хүнийг авах гэж байгаа гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй болдог да тий. Эмч авах гэж байгаа бол анагаахыг төгссөн байх жишээний гэдэг одоо тийм шалгуурууд байна шүү дээ тий. Бид нар иргэдийн төлөөлөгч гэдэг хүн яг юу хийх ёстой юм мэдчихэж тэр юмыг хийх чадвартай, тэр ажлын байран дээр
таарах хүнийг сонгож таарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ажлын байран дээр юу хийдгийг мэдэхгүй ээжж бид нэр одоо зарим нь сонгоод байна те. Улсын хурлын гишүүн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн хоёрынхаа ялгааг юу хийдгийг, ямар ажил үүргийн хуваарлалтай байдгийг мэдэхгүй байжж бид нэр сонгоод байгаа учраас бидний амьдрал Улаанбаатарын байж байгаа байдал, бидний ойр орчим, бидний аймаг, сум ийм одоо бах байдгаараа олигтой хөгжиж дивжихгүй те байсаар л байна. Энэ бол ялцчгүй л бидний хариуцлагагүй сонголтын. Тэгэхээр бид нар мэдлэгээ жоохон дээшлүүлж ийж арга талаасаа ч гэсэн энэ хэмжээс дахих тэр юунд дисэж үлдэх нь шүү дээ. За тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийг юу хийдгийг нарийн одоо мэдээ гэвэл одоо нэг пэйжийг би дагаараа гэж хэлэх гээд байгаа юм. Манайд үуч ямар ч тийм улс төрийн одоо нам амд байдаггүй, ерхэн бол тийм хүн баггүй. Тэгээд ерөн бид нар тийм тэгсэн чинь нэг танил нь нэг сарын өмнө чи ингээд иргэдийн төлөөлөгчдөд дэвшүүл яасан гэд санал тавьсан байгаа. Тэгээд надаас асуугаад манайд ингэнэ яах вэ гэхээр би. Үгүй яа тийм оролдоо. Бид нар ингээд юмыг хажуунаас шүүмжлээлээдэг. Яг өөрснөө хийхгүй бэжж бас шүүмжлэх нь бас учир дутагдaltaа штэ. Чамаас 7 дорой хүмүүс ингээд олигтой юм хийхгүй тэнд дэвшээд гарцсан тохиолдлуудыг би зөндөө мэдж байгаа учраас чи оролдоод үз. Тэ оролцоотой бай гэд ингээд дүүгээ оруулсан байхгүй юу. Тэгээд бас нэлээд хэцүү юм байна энэ сонгуулийн ажил. Нэгэнт шийдсэн одоо шууд чигээрээ дүүгээ дэмжиж ингээд явж байгаа. Тэгээд бит хоёр гарах магадлал болж явах муутай. Гэхдээ л гарсан ч вэ, гараагүй ч вэ сонгогчдын боловсролд хөрөнгө оруулалт хийя гэж шийдсэн байгаа. Энэ иргэдийн төлөөлөгч гэдэг хүн маань юу хийдэг вэ? Бид нар ямар асуудлаар энэ хүмүүст хандах ёстой юм? Тэр хүмүүс нь энэ бидний асуудлыг хаана хандаж шийдвэрлэж эргээд биднэрт хариу мэдэгдэх ёстой юм. Бид нар тэр хүмүүсээс ямар юм шаардах юм те тэр иргэдийн төлөөлөгчдийг яаж ажиллах ёстой гэдгийг бид нар мэдэхгүй байж бас юм шаардах хэцүү те. Ямар зарчмаар яаж ажилдгийг, хин хинтэй харьцагдгийг, ямар эрх мэдэлтэй юм те гэдгийг энэ 14 хоног ашиглаад тэр талын мэдээллийг хүмүүст хүргье гэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн минь ялангуяа хан уул дүүргийн иргэд байгаа бол манай дүүгийн буюу лав учрын оюун бэлэг гээд одоо сонгогчд биднэрт хэрэгтэй мэдээллийг тэнд тавих учраас пэйжийг дагаад тэр мэдээллүүдийг ингээд аваа яваараа гэж хэлэх гээд байгаа. Яг бодиттой бас бидний асуудлуудыг санал санаачлага бас тавигдсан байгаа. Тэр зүйлүүдтэй ингээд танилцахыг хүсье. Зөв мэдээлэлтэй байж бид нар энэ мэдээллийн шуургыг давж гарах болж таарад байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дугаар алгасалгүй сонсдог бүх сонсогч талархаж байгаа илэрхийлье. Хандив донешн явуулж байгаа хүмүүстээ бас талархаж байгаа илэрхийлье. Тэнэгэлзэх эрдэм бол нэг ийм байлаа. Тэгээд та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.